Орчин үед Монголд Алтны ур хааны ажилласан түүх 1900 онд эхэлжээ. Олон улсын хамтарсан хөрөнгө оруулалттай Монгол ор нийгэмлэг хараа, ерөө, туулгалын сав газруудад алтны урхаа байгуулж нийт 15 орчим тонн алт олборлжээ. Харин 1921 онд Монгол ор нийгэмлэгийг ардын засгийн газрын мэдэлд авснаар үндэсний алт олборлолтын түүх эхэлжээ. Улуурхан салбар Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 25%, экспортын орлогын 90%, төсвийн орлогын 30%-ийг бүрдүүлдэг эдийн засгийн тулгуур салбар билээ. Улуурхан салбарт үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний аж ахуйн нэгжүүд энэхүү салбарын ачааны хүндийг өөрчилв. За би нэг 95 оноос энэ шарын голын хөвлжөө гэдэг нэг компани байсан. Энд уурхаан дарга хийж байгаа. Тэгээ 2001 оноос энд зах зурмынхын дагуу энэ газруудыг аваад энэ нутгийнхын уул усын нэрийг өгье шийдээд миний энэ ардталд харж байгаа энэ юу бол газрын зургаар Шар Нарст гэдэг нэртэй уул байсан. Тэгээд би Шар Нарст гэдэг нэрийг өгье гэж нөгөө найзтайгаа тохирол. Тэгэл тийм нэрийг бол Шар Нарст компани одоо хүртэл авч явж байна. Тус компани нь 2000-аас 2009 онд Сэлэнг аймгийн Мандал сумын нутагт алтны шорон урдын хайгуул олборлолтын үйл ажиллагааг явуулж тухайн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг амжилттай хийж орон нутагт хүлээлгэн өгсөн юм. Байгуулагдсанаас хойш 20 гаруй жил болцлоо. Эхний 1-2 жилд бол өндөрлөлтийн асуудал байсан. Тэрнээс хойш л өндөрлөлтийн асуудал гараагүй, голдрлоороо, ном журмаараа тэгээд хүртэл явсан доо. Шар Нарст компани нь 2000-аас 2009 онд Сэлэнг аймгийн Мандал сумын нутагт, 2010 оноос Сэлэнг аймгийн Түшиг, Булган аймгийн Сэлэнг сумын нутаг дэвсгэрийг дамнан байрлах Хандгайтын баруун хужирын аман дахь алтны шорон урдод олборлолт, боловсруулалт явуулж байна. Ер нь манай энэ уурхаан ашиглаж байгаа талбай бол уур геологийн хувьд маш хүндрэлтэй 20 м мөнгө зөвдөгтэй ийм газар таарлцсан. Тэгээд одоо нэг хайгуул өрмийн үед додроогүй учраас технологийн шүүр бухалтаар мөнгө зөвдөгтэй гэдгийг мэдсэн байгаа. Тэгээд энэ ордод тохирсон техник технологиг бий болгох гэж бид нар бас чамгүй хугацаанд нэлээд ажилласан. Ер нь энгийн уурхааныг нэг шанах шороо гаргахад 10,000 төгрөг байдаг бол манай энэ 100,000 төгрөг байх л жишээтэй энэ хүндрэлтэй юм байгаа. Хавар эрт нөгөө хөлдөө үе дээр нэг хэлдэг. Тэр нь намаг ихтэй болохоор хөлдүүд нь соёодож уулын ажил эхэлдгээр бас нэг зүгээр нэг хуцаад авчихгүй дээр нь бас соёод нь ихээр зардал их гардаг. Энэ жилийн тухайд уулын ажил нэг уртаашаага 330 м, өргөөшөөгөө 130 м, гүн нэг 18-аас 20 м-ийн гүнтэй 3.7 га газар олборлолт хийсэн. Хөлдөө шороогоо гисгээгээд гиснээсний дараа ихсгээгээр ингээд зуураад бантан шиг болгоод зуурдаг байгаа. Тэрийг баяжуулалт гөрөмж рүүгээ оруулж одоо угаадаг. Тэгээ манай нэг технологийн онцлог металлтай шорооны 70-80% нь шавартай учраас маш их шаварлаг дунд байдаг учраас энэ угаах төхөөрөмжөнд шууд хийгээд одоо задарч баяжигддаг. Тэгээ энийг ингэхийн тулд бид нар тусад нь энэ ачилсан шороогоо тусгай тогоонд хийгээд ус хийгээд нэг экскаватор байн хутгаж нухаж ингэж задлаад тэгээ тэр тогоон дотор нэгэсэндээ бараг 40-50% баяжуулалт хийгээд тэр шороогоо нэг экскаватор хутгаж угаах төхөөрөмжөндөө хийсэн. Энэ бол маш том хувьсгал болсон манайда. Одоо ингээд наашаага унж байгаа энэ шороонууд
одоо ямар ч нэгэн шаваргүйгээр ингээд мөчөөдлөн сайхан угаасан л байх. Өстой л да. Ер нь бол алтны үйлдвэрлэл бол хамгийн цэвэрхэн үйлдвэрлэлтэй. Хүмүүс ярихдаа буруу яриад байдаг. Ус хэрэгэлдэг, их ус хурдуулдаг. Бид нар одоо энд байгаа энэ нуурнаас саарл усаа буцаагаад ашигладаг. 80-90% хүртэл ашиглана. Тэгэхээр энд бол нэг тийм гарахгүй. Тэгээд газрын гүний ухаад тэр усан шорооноос бид нар үсрээл 10%. 10%-ийг ашиглаж чадахгүй шүү дээ. Ерөөсөө тэр металлтай шороо бага юм чинь тодорхой 20 м хуулахад тэр өнтер 1, 2, 3 метрийн металлтай шорооны баласт гарч ирдэг. Тэрийг яана үлдсэн 90% буцаагаад энэ нөхөндөө хийгээл нөхөн сэргээлт хийхэд хамгийн хэлбэр хамгийн дөхөн байгаа. Шарнаст компани үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш Монгол хүнхний эрдэнэсийн санд нийт 1.3 тонн алтыг тушаажээ. Усаар энэ шороогоо баяжуулаад энэ төхөөрөмжөнд хийж угаагаад одоо гайл гэж ярьж байгаа хайргын нэг шаврын нэг тусад нь гаргаад тэр хоёр тийшээ гарсан ладуусан дотор нь одоо алтан тогтож үлддэг. Монгол улсын засгийн газраас мөнгөн үсийг ашигт малтмлын олборлолт боловсруулалтанд ашиглахыг хориглосон. Шарнаст компани нь алт олборлох бүхий л явцдаа мөнгөн ус огт хэрэглэдэггүй бөгөөд зөвхөн сарл ус ашиглаж хүн амын болон экологийн эрүүл аюулгүй орчныг хамгаалж байна. Хүмүүс болохоор одоо их л ус ашиглаж алт угааж гэж ойлгож байгаа. Манайх болохоор саарл усаа ашигладаг. Одоо эгэлдүүлэл нэг усаараа угааж гэсэн үг. Энэ одоо эцсийн бүтээгдэхүүн. Одоо ингээл 24 цаг угаагаад гарч байгаа бүтээгдэхүүнийг бид угаагаад тэгээд дээжээ аваад тэгээд ажиллаад дуусгадаг. Энийг л бид нар технологи гэдэг. Тэгээд тэр алт баяжуулахад лотгийн дотор байгаа алтыг наад хольцуудаас нь салгахын тулд бус газрууд бол лаборатори тавиачаад хатаагаад үдээгээд шувууны өдөр ингээд нэг үрчлэн. Манайх бол нэг онцлог нэг усан дотор нь усаар нь баяжуулаад цэвэршүүлдэг. Тэгээд тэрийг лаборатори тавиачаад хатаагаад жигнээд эцсийн бүтээгдэхүүн болгоод. Хариуцлагатай уул уурхай бол уул уурхайн салбарын суурь зарчим юм. Байгаль орчин олон нийтийн өмнө хүлээх үүрэг хариуцлага бол уул уурхайн салбарын тулгуур хүчин зүйл билээ. Шарнаст компани 2008 онд шилдэг нөхөн сэргээгч компаниар улсад шалгарч мэргэжлийн хяналтын ерөнхий газрын өргөмжлөлөөр хягнуулсан юм. Тэгээ манай компани бол одоо ер нь Сэлэнгэ аймагтаа бол ер нь нөхөн сэргээлтээр нөхөн сэргээлтийг бол хариуцлагатай сайн гүйцэтгэдгээр бол юу жишг үлгэр жишээж гэж явдаг л та. Тэгээд үнэлэлтэй юм байна манайхайг. За одоо түрүү жилийн уурхайн олборлолт хийсэн газар дээр байна. Одоо энэ газар маань 20 м-ийн гүнтэй олборлолт хийсэн байгаа. Apple гайл буюу угаасан шороогоор дүүргэлтээ хийгээд тэрнийхээ дараагаар биологийн нөхөн сэргээлт хийдэг байгаа. Яг одоо энэ харагдж байгаа талбай дээр үржил шимт хар өрсөө дэвсч өгөөд тэгээд гой сэрэгжүүлтийг хийгээд чулууг нь түүгээд тэрнийхээ дараа нь согоо уурхай олон наст үрийг цацаад дараад нь чацарган ба бусад төрлийн бурмал буцөөг модоо тариад ингээд гой байгалийн унган төрхөнд нь оруулахыг хичээдэг манай компани. Шарнаст компани нөхөн сэргээлтийн ажилд онцгой ач холбогдол өгч дэвжих тэгвэл компанитай харилцан гэрээ байгуулж ажилласан юм. Ашигласан газартаа мод, бут, олон наст ургамал тарьж, жимсний мод чацарганаар дүүргэж энэ хүн нөхөн сэргээлтийн ажил нь Монгол улсад өндөр үнэлэгдэж байгаль орчин аялал жуулчлалын яамны хүндэт өргөмжлөлийг авсан билээ. Тэгээ манай хамт олон бол газрын гүнд байгаа одоо хатуу шар алтыг газрын дээр гарч ашиглаад оронд нь тэр газар дээр бид нар эдийн засгийн эргэлтэнд орох шингэн шар алтыг бий болгож байгаа. Энэ юу гэхээр чацарган. Нөхөн
нөхөн сэргээ чадчих байвал одоо энэ хариуцлагатай уул уурхай хамгийн анхны шинж тэмдэглэл гэж бид нар ойлгож байна. Шарнараст компани 2011 оноос Сэлэнг аймгийн Түшиг сум болон Булган аймгийн Сэлэнг сумдад нийт 2 тэрбум 150 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Нийгэм хариуцлагын хүрээнд Түшиг сумд жилбэр гэрээний дагуу 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ойн арга хэмжээний баяр наадам, гал ус, байгалийн гамшиг болон онцгой үед мөнгө болон эд материалын тусцааг байнга үзүүлсээр иржээ. Түшиг сумын өндөр наснуудад ахмадын өргөө барьж сумын төвд 1.8 км хатуу хүчилтэй замыг санхүүжүүлэн тавьж, сумын хүн эмнэлгийн салбарт Япон улсын эжигдэн тоноглолтой түргэн тусламжийн машиныг хэн авч ирж бэлэг болгон элгэн өгсөн. Тэгээ энэ ажилчид маань энэ ажилдаа дуртай, сонирхолтой. Ер нь одоо сүүлийн 2 жил чинь корона боллоо, янз янз. Манайх бол ер нь ажлынхаа байрыг хадгалаа явж байгаа улсуудаа бол цалин мөнгө үе шатаагаар нэмээд дээд нь 4-5 сая төгрөг жишээтэй ийм л байгаа. Ингэж ажил бид нар хариуцлагатай уул уурхайн одоо ихний шатуудыг уурхай дээр биелүүлэл явж байгаа гэж ойлгох юм да. Шарнараст компани нь үйл ажиллагааны бүх шатанд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг дээдэлж, хүн, байгаль орчин, орон нутагт сөрөг нөлөөгүй үйлдвэрлэл явуулахыг эрхэмлэн ажилдаг. Манай ажилтнууд бол бидний юутаач зүйрлэшгүй хамгийн үн цэнтэй баялаг, бидний гэр бүлийн гишүүд юм аа. Тэм ч учраас Шарнараст компани нийгмийн хариуцлага, ажилчдын ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлж, цалин орлогыг зах зээлийн түвшинд хүргэхийг үйл ажиллагааныхаа тулгуур зарчим гэж үзэн ажилддаг. Мэргэжлийн дадлаг туршлагатай операторууд уул, геолог, техникийн мэргэжлийн боловсон хүчин, хабын инженер, дотоод хяналтын ажилтан, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөх, кемп менежер, эрүүл ахуйч эмч, чирэгжүүлэлтийн кабинетийн зааварлагч ажиллаж байна. Одоо манай дээр 32 ажлын байран дээр 108 ажилтан ажилчид ажиллаж байна да. За рострийнхаа эргэлтийг тооцоолоод үзэхэд өдөр тутамдаа бол манай кемп дээр 80-аас 90 хүн бол тогтмол байрлаж ажиллаж байгаа. Бидний гол ажлын зорилго бол хүнээ гэсэн хүнд чиглэсэн байдгаараа их онцлогтой. Би эндээч хүнийхээ төлөө явж байгаадаа их баяртай байдгийг. Чанартай хүнс бол эрүүл амьдралын үндэс. Бид нөхөн сэргэлт хийсэн газар нутагта дэвжих төгөл компани тарж ургуулсан шацраг, нарийн нохой, газар компаниас нийлүүлдэг махыг олон улсын стандартад нийцсэн хадгалалтын горим, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлж ажилчдынхаа хол хүнсийг бэлтгэж байна. Тэгээ бид нар бол юм яхтай 20 жилийн хугацаанд 5 жилийн, 10 жилийн, 15 жилийн, 20 жилийн яваа. Энэ болгонд одоо ажилчдыгаа бас нүдийн үзэж юм тайлбарлахаар гадаадын олон улсын амралтуудад амруулдаг. Хоёрдугаарт бид нар одоо үүнээс өмнө 15 жилийн хоогоор энэ гэр орон хашаа байшингаа сайжруулахад нэг 10-аад хүнд 3-аас 5 сая төгрөгийн төлөвлөлт жишээтэй. За бас амьдрал ахуйгаа дэвшлүүлэхэд пүрүүс машин авахтан тусалж бас нэг 10 гаруй хүнд одоо пүрүүс машин авчих. Тэгээ энэ 20 жилийн хугацаанд бид нар нийтдээ 10 хүнд Орчин Улаанбаатар 2-оос 3 өрөө байр авчихсан байгаа. Энэ нь бид нар одоо бас ажилтныхаа нийгмийн баталгааг сайжруулж байна, баталгаажуулж байна гэсэн үг. Энэ компанид ажиллаж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Шарнараст гэдэг энэ компаниар агуулсан үе үеийн ажилчид Компанийнхаа удирдлагууд бол Нийт харилцагч та бүхэндээ Үүсч хөгжснээ 20 жилийн он баярын мэндийг хүргье. халуун мэндийг гişүүлье. Анх зэлүүд газар нутагт сэлбэг, тоног төхөөрөмж дутагдaltaй хоцрогдсон цөөн техниктэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Шарнараст компани үе үеийн нийт ажилтнуудынхаа 20 жилийн шаргуу хичээл зүтгэлийн үр дүнд өнөөдөр дэлхийн стандартад нийцсэн хамгийн сүүлийн үеийн техникологитой нийгмийн хариуцлага, аюулгүй байдал,
хариуцлагатай уул уурхайн жишг болсон эх орондоо томоохон татвар төлөгч туршлагатай аж ахуй нэгж болж чадлаа.